Баян уул сум. Ховхайгийн баян сумын соёл үеийн иргэдэх вангийн төрлөг хамтлаг ахтай магтаа. Эзэн Чингис хааны үеэс өрлөг жанжин хүлэг боорчин захирчилсан Засагдхан аймгийн Баатарвангийн хошуу Өдгөөгийн Говьлтай аймгийг бурхан зүг хойморлож орших Баян уул сумын түүхт 100 жилийн ойд зориулан бүтээв. Өнөөгийн бидний Баян уул сум нь эзэн Чингис хааны үед баруун түмний их ноён их Монгол улсын өрлөг жанжин төрийн зүтгэлтэн хүлэг боорчин харьяат байлаа. Ийхүү эзэн төрний үеэс он цагийн утсыг хөвөхөр 16 дугаар зууны сүүлчээр халахууд арын 7 отог, өврийн 5 отог хуваагдаж, арын 7 хошуу нь баруун зүүн 2 хэсэг хуваагдсан бөгөөд баруун гар нь Засагдхан аймгийн эхүү сурвалжээ. Тэр цагт халахын гэрсэнз жалаар хунтайжин Ахмад хөвөн ашхай дархан хунтайжин ач лайхуур нь халахын баруун гарыг захирч байлаа. 1691-р онд Долон нуурын чуулганаас Манжин энх хамгаалан хааны зарилгаар Засагдхан аймагт Дайчин засгийн хошуу, Баатар засгийн хошуу, Жонон засгийн хошуу, Ёсто засгийн хошуу, Эрдэн засгийн хошуу, Илдэн засгийн хошуу хэмээх 6 засаг хошууг шинээр нэмж зохион байгуулжээ. Ийхүү түүхийн хүрд хэдэнтэй эргэж Баатарвангийн хошуу 1921 онтой золгоход Монголын нам төрөөс төв болон нутгийн засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулан тухайн цагийн эрх хямбыг халж өөрчлөлт хийсэн юм. Энэ үеэр Засагдхан аймгийн Баатарвангийн хошуу үндсэн засаг захиргааны хувьд өөрчлөлтийн замыг даган Хантайшир уулын аймаг хэмээн нэрлэгдэх болж 1923 оноос Баатарвангийн хошуу нь 3 сайхан жаргалан туулын хошуу хэмээн нэрлэгдэж Батбуйнд Баян хайрхан, Бүрэн хайрхан, Дэлгэр уул, Ловон уулын зэрэг 5 сумтай байгуулагдаж байлаа. Засагдхан аймгийн Баатарвангийн хошуу нь одоогийн Баян уул Хөхмөрт жаргалан сумын хагасаас бүрдэж байжээ. За бид нар тэр энэ манай Баян уул сум анх эхэлж байгуулагдажсэн 1924 оны 6 сарын 13-14-ний өдрүүдэд анхныхаа хуралдаан хийж байсан. Одоо энэ өргөн цагаан гэдэг газар бид нар хөрөлцөн ирээд байна. 26 төлөөлөгч оролцож анхныхаа хуралдааныг хийжсэн гэж байгаа. 26 төлөөлөгч бол зүгээр нэг багийн хурал хийж байгаа шиг 26 хүн биш. Одоо 10 хүнийг байд юм 20 хүнийг төлөөсөн засгийн газрын төлөөлөгч Сандыжу Ловсон Шаруу гэдэг 2 хүн хурц ирж тэр 26 хүнтэйгээр 2 өдөр хуралдаж 12 хүний санал авсан Жиглийн Шадуу гэдэг хүнийг одоо анхны дараагаар болгосныг
манай Баян уул сум гэдэг сум анх эхэлж ингэж үүсгэн байгуулагчээсэн. Он цагийн хүрд эргэж 1934 онтой золгоход Алтай хэмээн нэрлэгдэж байсан Завхан аймагтай бүх сум нэгдсэн бол 1940 онд улсын баг хурлын тогтоолоор Алтай аймгийг тусгаарлан салгаж Говь Алтай нэртэйгээр байгуулжээ. Манай хошуу бол ерөөсөө засагтааны Баатар бангийн хошуу гэж нэрлэгдэж байсан. Тэрний дараагаар Говь Алтай аймгийн Баян уул сум болсон. За тэгэхэд 50 он хүртэл манай сум бодод хувийн аж ахуйтай ийм л одоо малчин ардууд тэнд амьдардаг байсан. 50 оноос хойш 54, 56 гэдэг одоо нэгдэл байгуулагдсан. Нэгдлийн бодлогоор хэд нэгдэл байгуулсан. Баян говь нэгдэл, Хөөсөн говь нэгдэл, Алтан гац нэгдэл гэдэг. Өнөө улсуудыг дуртай газар нэгдэл болгож байгаа мó хуурч хагаад тэгээ сүүлд нэгтгэхэд Ленизм нэгдэл болгоод тэгж малын нийгэмчилж ирсэн. Хөдөө нутагт хоршоол хөдөлгөөн өрнөж хамтын социалист аж ахуй байгуулагдан Ленины сургаал манай Алтай нутагт биелж жинхэнэ амьдрал боллоо. Монголчуудын социализм байгуулах хамгийн том суурь нь нэгдэл байсан гэхэд болно. Тэгвэл Баян уул сумын Ленинизм нэгдэл 5 дугаар багийн ард Далхчвын гэрт 1955 оны 11-р сарын 10-ны өдөр Цахирын амны цагаан жолоо гэдэг газарт 6-9 дугаар багийн аригчаа Ядам сүрэн 5 дугаар багийн ард Содном нарын хүмүүс хуралдаж 18 өрх 820 толгой мал 1700 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгуулагдаж дараагаар нь Жаданба, Нэгтлэн бодогчоор Гомб сүрэн нар сонгогдсныг баталжээ. Манай сумын хөгжлийг бас хөгжүүлэхэд их нөлөөлсөн хүн бол анх эхэлж тэр 1951 онд анхны их хурлын сонгуул болж тэн дээр Улаанбаатар хотоос тэр Жансрын депутат гэдэг хүнийг анх эхэлж манай сум бол тэр их хурлынхаа депутатаар сонгоод тэгээд тэр хүн бол манай сумыг хөгжүүлэх үйл хэрэгт бол ер нь үнэхээр их хүчин зүтгэл гаргасан одоо хүн байсан учраас 54 он 57 онуудад дахиж 3 дахиж үлрэж одоо манай сумд бол депутат байсан тийм хүн. Тэр хүн бол хугацаанд одоо манай сумч одоо 7 жилийн дунд сургуультай болгож өгсөн. За тэгээд одоо сум дундын хүн эмнэлэг, за сум дундын одоо мал эмнэлэг, за сум дундын шүүх хөрхөөр гэдэг одоо ийм том албан газрууд бол манай сумдаар ингэж тэр хугацаанд бол байгуулагдаж байсан. Говь Алтай аймгийн Баян уул сумын сайн дурын өрн сайханчдыг Монгол Ардын улс улсны төвөрөний улсын төвчөг хүлэмж уулзлаа. Монгол Ардын улс улсны төвөрөний 1-р нарийн бичгийн дарга бүгд наримдах Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн дарга цэдэн бол өнгөрсөн жилүүдэд малан 5 төрөл дээр нь дагуулan өсгөж сүүлийн 4 жилд ажиллааран аймагтан тэргүүн байранд орж нэгдэлчдийн соёл житийг дээшлүүлэн нэгдэл бригадын төвийг товчуулсан явдалд тус сумын хөдөлмөрчдөд баяр хүргээд цаашдын ажилд улам их амжилт олохыг хүсэн өрөөлөө. Нам засгийнхын анхаарал халамжин зоригдсон Баян уул сумын нэгдэлч малчид энэ 5 жилд мал өсгөх улсын төлөвийг нэгжлэн биелүүлэх үүрэг авлаа. За 83 онд. За энэ үед бол Ленинизм нэгдэл одоо дарга нь Пэрлэга, уг нь Гиндин сүрэнгаа байсан, дарга нь Пэрлэ дарга ирсэн байсан. Баян уул сум одоо мал өсгөх төлөвийг 5 төрөлөөр нь биелүүлж одоо сумаараа одоо 5 жилийн гаршгаад сум нэгдэл болж ялаа Баян уул сум. 1980 онд Түмэн адууны баяр хийж байлаа. За ингээд Баян уул сум маань бол одоо мал сүгийнхэн тоогоор эд хөрөнгө одоо санхүү эдийн засгийн одоо хэмжээгээр бол аймагтаа эхний 3 байрт ордог ийм том сум нэгдэл байлаа. Манай сум бол ер нь аймагтаа ер нь хөгжлөөр тэргүүний сум байлаа. Ер нь би намхайдарч гэдэг даргатай 12 жил зүг ажилласан. Ингээд ажиллах хугацаанд манай намхайдар надад их магтдаг байлаа. Энэ сүүлд хочч юм уу юу юм уу тохож хийж идэг гэсэн юм уу. Энэ харамч нэгтлэнгийн боёнд би 12 жил ажиллахад 7500 төгрөгөл нийлэг тавьлаа штэ гэж хэлжсэн шүү. Өөр юм. Бас түүх юм да.
манай баян улчууд бол их хөдөлмөрч, их ажилсаг ийм хүмүүс байдаг. Тиймдээ ч ойр тойрныхоо сумдуудтай бол баян улсын бол их төвлөрсөн сум болдог. Хүн эмнэлэг байна, сургууль байна, соёлын төв байна. Энэ нийгмийн бүхий л салбарт бол манай сум бусад сумуудаа үлгэр дуурайлуулж, бусад сумуудаа өөртөө нэгдэгдэг. Гэт ер нь бол бас хойд аймгийнхаа хойд бүстэй бол бас бүхэл талаараа бол одоо тэргүүний илүү хөгжилтэй ийм л одоо нутаг. Наримдах Монгол Ардын соёлын яамны аргачлалыг даваасан буу нийслэлд явагдах гоёлтой энгийн баян улсын Ленин замнагын сандрын мөрөн сайхны соёл урлагийн 3 хүн ажиллагааг нээж тус нэгдлийн намын үрийн нарийн бичгийн дарга нэмж Улаанбаатарын нэгдэлч мөрчдийн өмнөөс баяр хүргэлээ. Дөрвөн цагийн тал Ямаачин явраа. За нэгдэл одоо 1990 онд тарсан, хөвчлөгдсөн. Баян улсын Ленин зам нэгдлийн бүх хөрөнгийг одоо хөвжлөх ийм асуудал надад тохиолдсон. Улсын хэмжээгээр хөвжилж байгаа дүрмэндээ болоод улсын албаа агшид нэгдлийн хөрөнгө өгөхгүй. Улсын хөрөнгийг улсын албаа агшид нөгнө. Хоршоодынх нь нөгнө гэсэн байсан. За энэ дээр би жаахан зөөрөө тэр сумынхаа нэгдлийн гишүүдтэй одоо журмандаа өөртөө танилцуулаад сумынхаа нийт хүмүүст өгнөө. Одоо нэгдэл бол сумын нийт хөдөлмөрчдийн хүчээр явж ирсэн. Ганц зууд болно. Одоо мал ноослох, хашаа хороо барих бүх ажилд одоо сургуулийн багш нар, эмнэлгийн ажилчид бүгд албан газрын бүгд жигд явдаг байсан. Тийм учраас бид орохгүй гэж хэлээд ингээд дөрмөндөө болоод ингээд улсын албаа агшд 10 толгоомол нэгдлийн гишүүдтэй бол 75 толгоомол гэх мэтлэнгийн. За тэгээд дээр нь тэр үе чинь нөгөө ууган гишүүн байсан ингээд хот хороо энэ тэнд байсан хүмүүс юм авныг дахиж ирж бөөн одоо асуудал нэлээ хүндхэн болж ирсэн. Тэгээ яг уу нэгэнт одоо нөгөө дүрм журмаа баталсан учраас нэг хэл ам гараагүй ховжил амжилттай явагдсан. За ингээд нийтлийн хөрөнгийг ховжил дуусаад тэр нэгдлийн усцыг hodгоод хашаа хороонууд бусад одоо тэр нэгдлийн агуулах бүх хөрөнгүүдийг бол сумын захиргаанда хүлээгэж өгөөд ингээд нэгдлийг тараасан да. Хүн амтан амьдрах нөхцөлтэй байсан учраас л тэр зураг өлдөж хоцорч хэлээ гэж боддог юм. Тэрний байх болцоо нөхцөл нь бол энэ хэдэн сайхан уул байна. Энэ уул нь ч одоо ийм сайхан ханан хадуутай. Ханан хадандаараа бол янз янзын зурагтай. Зургийг бол их олон янзаар зурсан байна шүү дээ. Бүр сэдвчилсэн зураг байна. Одоо ингээд нэг урт хошуу ингээд цуваа зураг байх чинь тэн дээр дандаа адууны зураг, адуутай холбоотой тийм зураг байх. Ахаа нөгөө талын нэг цувраадар нь юу байна гэхээр дандаа тэмээний зураг байх хэрэгтэй. Ингээд бүр тэр археологийн хөрөлнгийн захирлуулсан цэвэн дэрж байгаа эдвит гэсэн. Манай энэ тхэн зурагч одоо юм сэдвчилсэн зураг байдیں۔ Та энэ урд өндөр дээр гадаад энэ дандаа тэрэгний зураг байгаа. Маш олон тэрэгний зураг байгаа гэсэн чи үзэж чад. Тэгээ чиний хэлдэгч бас үнэн бай шүү гэж хэлж ирсэн шүү. Мөн Лонгийн хадны, нарийн харын хадны,
Сулжир уулын хадны, халтарын хадны, холбоо хүрний хадны, өвөр хадны, шүүтийн хадны гэд олон газарт хадны гадаргуунд янгэр, аргал, адуу, тэмээ, үхэр, буг, ирвэс, чон, шувуу зэрэг амьтдын дүрс, тамга тэмдгийн зүйлс, ан автай холбоотой хэрэгсэл, тугдарцаг, унлаг эдлэгэнд хэрэгэлдэг эмээлийн хэрэгсэл, малын хазаар, тушаа, эмэг, малгайн дүрслэлүүд байгаа нь тус нутагт өн эртнээс хүмүүс амьдарч байсныг гэрчилж байна. Монгол Солонгосын хамтарсан Монголын соёлын үеийн судалгаагаар тус нутгийн 54 газрын 208 дурсгалыг бүртгэн авсан байдаг. Говьалтай аймгийн Баян улсын бол түүх дурсгалын их нандин үлгий агуулсан юм нутаг. Говьалтай аймгийн Баян улсын бол нийтдээ 449 соёлын өв бүртгэгдсэн байгаа. Энэ бол одоо агуун соёл, дээр нь бол одоо түүх дурсгалын их мундаг хэрэгсүүрүүд, хүн чулуу, буган гөшөө гээд олон зүйл одоо Баян улсын бүртгэгдсэн ийм түүхийн улмөрийг хадгалсан сайхан нутаг. Сургууль. 3 сайхан жаргалан туулын хошууны тамгын газраа байгуулсан 1929 оны 7 дугаар сарын 2-ноос 2 сарын турш сургуулийн сурагчид бүртгэх ажлыг зохион байгуулж байсан сарвал 1929 онд сургуулийн анхны шав тавьсан бололтой. Энэ бүртгэлд насны 131 хүн хамрагдсан дүн мэдээ архивт бий. Харин цагийн хөгжил нийгмээ даган Баян улс суманд 1940 оны 9-р сард байнгын ажиллагаатай сургууль үүд хаалгаа нээсэн соёл боловсролын томоохон эргэлтийг авчирсан юм. За манай сургуульч Говьалтай аймагт ууган сургуулийн 1930 онд Нуур могоо гэж исэн том сүмхийдийн дэргэд Шуу танким гэсэн нэртэйгээр анхны сургууль байгуулагчижсэн. Энэ бол манай сургуулийн үүсэл эхлэл нь байгаа юм. Би 1956 онд анх 1-р ангид Баян улсын майхан баг сургуульд орж суралцсан. Ингээд 60 онд 4-р анги төгссөн. Тэгээ бид нар их азтай 60 онд 4-р анги төгсөхөд анхны 7 жилийн дунд сургууль байгуулагдаад бид нар 4 төгссөнгүүт тэр анхны 7-р ангийн сурагчид гээд элсэд ороод анхны 7 төгсөгч болсон. Энэ анхны 7 жилийн дунд сургууль байхад бол одоо бидний эд оюун ухаан задарч хөгжиж одоо биологийн хувьд тэр оюун сэтгүүн хувьд тэр мундаг багш нар мундаг хөгжүүлсэн гэж боддог. Яагаад гэвэл бид нар хамгийн сайхан дурсамжтай хөгжилтэй нас бол энэ Баян уулын 7 жилийн дунд сургууль байхад өнгөрсөн гэж боддог. Тэр үед бол тэгээд манай Говьалтай аймгийн гээрд хэдсэн байцаагч Норов гэдэг хүн одоо Баян уул дээрээс очиж ажиллах юм санал тавьсан юм. Одоо ер нь нутгаарнд очиж ажиллах хэрэгтэй байна гэж. Тэгээд Баян уулынхаа сургууль дээр хичээлийн эрхчлэн ажиллаж хийсэн. Тэр үед ирэхэд үнэхээр хүүхдүүд бол бас хүмүүжлэлд нэлээд тоглолттой янз янзын асуудалд холбогдсон байдаг тийм байсан. Тэгээд тэр асуудлыг одоо зохион байгуулахын тулд хүмүүжлийн эрхлэгчдийн шинэ оронтойг бий болгоод хүмүүжлийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч, багын эрхлэгч гэдэг 3 эрхлэгчтэй захиралтай ийм оронтойтойгоор ажиллаж байсан. Намайг 68 онд ирж багшаар одоо ирэхчин болов 8 жилийн сургууль гэдэг нэг 25 6 багштай 500 гаруй хүүхэдтэй одоо тэр хуучин сургууль бол тэр бас одоо байж байна. Тэгээд дараа нь одоо тусангийн хэд хэдэн одоо хичээлийн байр бол баригдсан. Сургууль маань одоо очирхуу их хурлын гишүүний одоо ач буян сургуулийн захирал цэрэн захирлын одоо ач хавьяагаар санал одоо дэвшүүлж Баян уулын 12 жилийн
одоо дунд сургууль, ерөнхий боловсролын сургууль гэдэг сайхан сургууль одоо байгуулагдсан 3 давхар. Одоо Улаанбаатар аймгийн төвд одоо байхаар одоо тийм сайхан сургуультай болчихсон. Одоо намайг ажиллаж явах үед Монгол улсад анхны 640 хүүхдийн хичээлийн байрны зураг төсөөлөгдөж барилга нь эхэлсэн. Манай энэ сургууль бол төв газрын сургуулиудаас ойлгохдохгүй хөдөөгийн төгөлөх сургуулийн нэг. Би энийгээ хараад сургуулаа хараад одоо энд ажиллаж байгаа багш нар, суралцж байгаа хүүхдүүд сэтгэл хангалуун, тоглог байгаад их бахархаж баярлаж явдаг да. Цэцэрлэг. Монгол орн засаг захиргааны шинэ хувиар чилжиж, дараа нь нэгдэлж хөдөлгөөн ялснаар ажилгүй иргэнч гэж үгүй болж, ясэл цэцэрлэгийн хэрэгцээ тулгамдсан асуудал болж байлаа. Энэ үеэр буюу 1965 онд Баян улс суманд хүүхдийн ясэл цэцэрлэг байгуулагдан эрхлэгчээр нь Дамдын сүрэн Нармандах, Ойдов, Сэндэн нар ажиллаж байжээ. Ийхүү 1973 онд 7 ажилтнтай 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж өргөжөхөд эрхлэгчээр Дагима, Багшаар, Өнөр, Марууш, Тогоочоор Дүгэр, Нэрваар Цэгмэд, Асрагчаар Долзод, Угаагчаар Нансалмаа нар ажиллаж эхэлжээ. За манай цэцэрлэг 1963 онд эрүүлэг хамгаалах Лений зам нэгдлийн шийдвэрээр нэг бүлэгтээ цэцэрлэг байгуулагдчихсан. Анхны эрхлэгчээр бол би Ойдов гэдэг эрхлэгч ажиллаж байсан. 1973 онд бас мөн өргөжөж 2 бүлэг 50 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж эрхлэгчээр Дагима ажиллаж байсан бөгөөд 1976-аас 1983 онд л би Жавцмаа эрхлэгч 1983-аас 1986 он хүртэл энэ Марууш эрхлэгч 1986-аас 1993 он хүртэл эс Өнөр эрхлэгч 1993-аас 2020 он хүртэл Ж Баасанхүү эрхлэгч 2020-аас 2024 он хүртэл Ел Хамсруу эрхлэгчтэйгээр ингээд сургалт үйл ажиллагаагаа одоо бид бүхэн чанартай зохион байгуулахаар ингээд явуулж байгаамаа. Одоо манай цэцэрлэгийн нэг гол онцлог гэх юм бол социализмын үед ийм гол онцлог бол манай тэр хүүхдийн жилийн хэрэгцээний цагаан эдээг тэр алдарт Күйсэн говьд очиж бэлтгэж авч байсан бас тийм аймгийн хэмжээний улсын хэмжээний тийм туршлагатай. Яг өнөөдрийн байдлаар бол манай цэцэрлэг одоо тэр явуулын цэцэрлэг, зуны цэцэрлэг ажилуулдгаар одоо аймгийн хэмжээндээ улсын хэмжээний тийм туршлага болсон тийм ажилтай. Одоо гэхэд одоо Алтан гац багт одоо 25 хүүхэдтэй цэцэрлэг яг малчтын донд ажиллаад өнөөдрийн байдлаар ажиллаад байж байна. Бас нэгэн аймгийн хэмжээний хүн амын сууршилтай ихтэй тийм цэцэрлэгүүдийн тоонд ордог. Одоо сүүлийн үеийн ажлуудаараа манай хамт олон бас аймагтай нэлээд хэрэгүүлж үйл ажиллагаа сайн явж байгаа сайн цэцэрлэгүүдийн тоонд орж явж байгаа. Хүн ардыг эрүүлжүүлэх хаян улс орон даяар өрнөж, Монгол улсын өнцөг улам бүрт эмнэлэг байгуулах ажил өрнөж буй цагт Зохион аймгийн Дөрвөлжин сумын харьяат Төмөрбат, Баян улс сумын хүн ардын эрүүлэндийг хамгаалахаар эм бүхий 2 модон хайрцагнаас өөр юу ч үгүй ирж байсан гэдэг. Харин нутгийн малчин ард загд сүрэн 5 хантай гэр билгэлснээр тус сумын хүн эмнэлэг буйраа зассан түүхтэй. Орчин цагийн ангаах ухааны эмчилгээг хүн ардад ойлгуулан синхруулах гэж явсаар 1943 онтой золгоход Баян улс сумын баг эмчийн салбарыг байгуулж, баг эмчээр аригчаа, совилагчаар Балдан, асрагчаар Цүлтэм нар ажиллаж эхэлжээ. Ийхүү 1954 онд их эмчийн салбар 8 хүний орон тоотой 15 ортой байгуулагдаж, анхны их эмчээр Гончиг сум ажиллаж байлаа. Тэгээ би сумдаа ангаахын дунд сургууль төгсөөд ирээд нийт 18 жил ажилласан. Баригад эмчээс сум дундын эмнэлэг совилагчаар ажиллаж байсан. Сум дунд гэхээр нөгөө ойр орчны сумууд харьяалагддаг. Мис засал хийн хүүхэд их барин тэгэл дотор мис засал халдварт бүгдийг хариуцдаг байлаа. Совилагчаар бол манай олон эмч нартай хамтарч ажиллаж байсан. Сүхэ эмч байсан, чой эмч байсан, долгор сүрэн, борхуу эмч, тэгэл бархуу, барзуул зэрэг олон ган болд эмч нартайгаа хамтарч их сайхан ажиллаж байсан.
соёлын төв. Баян улс сумын хүн зам бол соёл урлагаараа аймгийн хэмжээнд яахаргагүй жин дарна. Тус сум нь соёл урлагийн салбарын суурийг 1946 онд Чулууны Нанжид эрхлэгчтэй Улаан гэр нэртэй анх байгуулж, сумын Сэхэтэн авьяаслаг залуус концерт тоглон, жүжиг найруулан тавих зэрэг ажлууд хийсээр 1948 онд Улаанбулангийн жижиг байртай болсон бол 1960 онд 150 хүний суудалтай соёлын төв ашиглалтад оруулж, аймагта 40 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт жүжиг зэргийг анх удаа амжилттай зохион байгуулсан гэдэг. Үүнээс хойш 350 хүний суудал бүхий соёлын төв барьж, 1972 онд Улаанбаатар хотод 80 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт жүжиг бэлтгэн, урлагийн 3 хоногийн ажиллагаанд амжилттай оролцсон, улсын хэмжээнд 2 дугаар байранд орж байжээ. Энэ манай сумчин бас соёл урлаг спортыг хөгжүүлэх талаар аймаг орон нутгтай бол энэ их юм хийсэн гэж ингэж ойлгодгийг. 1972 онд ч одоо манай сум анх ихжил Улаанбаатар хотод урлагийн 3 хоног явуулж исэн. Саалчин бүжиг. Тусны эдийн Самбарын уран сайханчид. Нөгөө тээгүүр энэ манай сумчаад сумаараа Монгол зөвлөлтийн найрамдал нийгэмдгийн гишүүнч болж ил байсан. Сумаараа Улаан загал маань гишүүнч болж ил байсан. За сумын бүх залуучууд тэр бас 60 хэд оны үед бүх залуучууд болоод тэр цанч сумынхаа хэмжээгээр цанц залуучууд гэж одоо ийм болж ирсэн. Иймэрхүү юмнууд бол ер нь одоо дэндэн болж байсан л да. Манхан цагаан тэргүүн мандах нартай хайсанаа ганцхан заяах алтай гал зүрхэнд уяатай газар ховын нутгаас таны гал зорн тэмхээ үгүйн санах миний Ер нь Алтай нутагта, Засагт хааныхаа нутагт хамгийн анхны их олон зүйлийг агуулсан сум. Хамгийн анхны захиргаан холбоо, хамгийн анхны одоо утсан холбоо, за хамгийн анхны тээвэр ийм шугам дамжиж явсан ийм нутаг байгаа юм. Тэгээ аюул суманд бол одоо нуур могон хийд гэж энэ мундаг хийд анхтаа өсч бий болж номын одоо их том гороо бий болж исэн ийм нутгаа. Одоо би Голтайгийн Баян уул суманд одоо нуур моготын хийд буюу ширв даржаалын хийдийг бол үндсэндээ 1999 оноос хойш ингээд үе шаттай янз янзын хийсээр байгаад одоо л хийчих хийд бүрэн уншлагатай тийм нэг хийд ингээд бий болсон юм байдгийг. За энэ түүх юутай холбоотой болсон гэсэн манай Голтай аймгийн одоо хойд Алтан гацсан Бөөрөнкий гэж ах. Тэр чинь 96 онд Голтойд очиход аавд санал тавиад ингээ хийд барих гэж байна. Нуур моготын хийд буюу ширв даржаалын хийдийг шинээр босгоё. Та номын залж өгөөч гээд. Тэгээ ааваас гүйснийхэн дагуу аав 97 онд Гүмбэн яваад бүх номдуудыг тэндээс аваад тэгээ тэр чинь намар явцсан байсан авчирч чадаагүй дараа жил нь өөрөө аваач өгнө гэж бодож байгаад аав маань 98 онд бурхан болоод нөгөө номыг би 99 онд ээжтэйгээ хамт төрсөн ах махтайгаа өдрөө яваад матгтаа залаад би байсан сар бүх юм барьж өгсөн. Амраал ам дотнолын бүх нөгөө бурхан шишинтэй зүйлийг амраал ам өөрөө тогтжуулсан. Тэгээ бидний аваачсан ном судраа бүгдийг зарлал. Тэгэл аль бие ёсоор өгсөн. Тэрнээс хойш өнөөдөр 20 жил Голтай аймгийн Баян уул суманд бол өдөр шөнөгүй уншлагатай хийд. Тэгээ цогтоол ам маань хөөрхий ёстой
Говьтай аймгийн Баян улс хүн битээр хажуудлын одоо Жаргалан, Хөхмөрт, Дарив гэл ойр хэдэн сумдуудын бас л хүмүүсийн жаргал зовлон бүхэл юм ингээл зохицуулаад явж байна. Аюу сайхан байдаг надад бол. Удам талынхаа ингээр тэммэн сүррэгэн уултай зэрэгцэн навайн бэлчдэг юм урсгал голлын хайсыг дагаад уссан цэнхэр зэрэгдэн нууралдаг юм нар уссан алтан ханашаргал гавминдэ насрын урдимэн тэммүүдэн миний нотага манай сум болоод хурдмарны сум, бөхчүүдийн сум. За тэгээд одоо тэргүүний малчид хөдөлмөрийн баатар олонтой. Тэр хөдөлмөрийн баатарууд нь хаанаас төрж явуул их говьоос төрж байгаа. Одоо тэр говьд чинь бол хэлэх юм бол 3 баатар төрсөн. Хамгийн гол тэр товгуур гэж газар миний авгаах дүнхэр гэж баатар болоод хойтолд нь тэр бор хайрхны хойтолд нь Цэдэнд орж гэж баатар болоод уур талд нь Манхай гэдэг газар дорж өгдөг хүн баатар бол тэр сайхан хөөсийн говьс мэл 3 сайхан баатар гарсан. Баатрууд бол ер нь манай хөөсийн говьд л ер нь байдیں۔ Тэгээ манай бол 1955 онд улсын 4-р зөвлөгөөнд оролцож бүгд найрамд Монгол ард улсын аварга малчин цол тэмдэг алтан гад зодонгоор шагнуулж байсан. Тэгээ Баян улсын 5 баатартай. Бидний одоо дээд өвөг дээцгээд ярил одоо энэ Батмаг Даян хааны хөө гэрчинд жалаар хун тайжийн удмын Юншүбөгийн хүмүүсийн Говьтай аймагт одоо ирж суурьсан энэ хүмүүсийн уг удам үргэлжлэл гэж үздэг. За манай өвөө бол Эренбалын банзрагч гэж одоо нэгдлийн үед бол адуу хариулж байсан аймгийн авраг малчин сумын алдарт уяач ийм хүн байгаа. Эмээгийн талынхан бол одоо Цэцэн сэлгийнхэн гэж бас нутаг орондоо алдартай Пэрэнлээ, Намхайд орж за Хурц гэрэл гэдэг ингээд сум орон нутгийн засаг дарга нэгдэл нийгмийн үед одоо нэгдлийн даргаар ажиллаж байсан ийм хүмүүс бол байдаг. За сэлгийнхны удамд бол одоо Олон баярын Архичаа гэдэг хүн бол бас Говьтай аймгийн Баян улс сумын анхны алтан гад содонд улсын авраг малчин хүн байсан. Аав ээж хоёр маань ер нь ардын засгийн жилүүдээс эхлүүлээд одоо мал сүргээ өсгөж, ашиг шимээ нэмэгдүүлж, сум орныхоо одоо төлөвлөгөөт үйл ажиллагаанд одоо хувь нэмрээ маш их оруулж байсан. Тийм ч учраас аав ээж хоёр маань их олон малтай, олон азар гадуутай. Манай аав адуучин одоо уяач одоо ер нь мал-лаар бол одоо ёстой нутагсан даалдартай ийм хүн байсан. Ер нь бол манай сум бол одоо аймагтай хамгийн олон адуутай 10,000 адууны баяр хийжсэн ийм сум. Тэгэхээр ер нь манайх бол ер нь урд талдаа бол эртнээс одоо намайг баг байхаас гүү барьдаг тийм айл байсан. Баян улс сумын Баян богд хайрхны өгөөж авшигаар хөдөлмөрч ард түмэн дундаас таа сүрэнгийн Дүйнхэр, Шөвгөрийн Цэдэндэрж, Нанздын дорж, Монхорын Минжиг, Давдаржийн Ганбаатар нарын хөдөлмөрийн баатруудыг төрүүлжээ. Мөн Монгол улсын ажилтны дүрийн гавьяат ажилтан Бямбажив, Цэрэн жигмэд тэргүүтэй 8 гавьяат цолтон төрөн гараад байгаа нь Баян улс сумынхан аргагүй л гавьяатай ард түмэн гэдгийг харуулна. Манай Баян уул нутаг бол их түүхтэй нутаг. Тэрний одоо төрийн их томчууд манай нутгаас гарч ирсэн. Тэрний одоо хамгийн анхных нь бол Монгол төрийн одоо богдын тамгатай шадар сайд Тарганбаатар ван гэж энэ хүн бол Баян уулын хүн. Тэгээ Баатар ваны хошуу гэж энэ хошуу байсан. Тэгээ Тарганбаатар вангаас хойш одоо их олон төрийн зүтгэлтнүүд гарч бас тэн дунд нь миний бие багтсандаа би их баяртай байдаг. 1919 онд Тарганбаатар ван бол одоо ингээд Говьтай Баян улсмаас богдын шадар сайд болж ирсэн бол 2019 онд миний бие бас Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайд болж бас нутагтаа бас түүхэнд нэг тодорхой үлдээсэндээ бас баяртай байгаа юм.
Баян улс сумаас цөөнгүй эрдэм тэмэргэд зохиолч яруу найрагчид төрөн гарсан нь тус нутагт оюун санааны нэгэн айсав байгаа гэлтгэн. Энд доктор профессор Алтан гэрэл нар болон Амгалан, Гомбос өрн, Гэрэл туяа, Жазаг, Жаданба, улам өргөх нарын эрдэм тэмэргэд энэ нутгаар угулдаг. Тэгвэл уул уснасаа эхлээд уудам Монгол орны хэмжээнд бичиж туурвж байгаа зохиолч яруу найрагчдч энэ нутагт бий. Баян улс сумын зохиолчд Алтан гэрлээс эхэлж Мягмар сүрэнгээд цааш хөөрнө. Манай баян улчууд бол бас ажиллаж амьдарч байгаа газраа за тэгээд ажиллаж байгаа салбартаа бас ингээд ийм мандайлагч эрдэмтэн мэрэгдүүд сэхэтнүүд бол маш олноор одоо төрөн гарсан ийм одоо нутаг юм. Сүүлийн үед Хөжмөрийн Баатар төрсөн хүн бол манай баяуудаас Давгдоржийн Ганбаатар байна. Гавьяат Сэрэнжиг Мэтүүний ах нь байна. Манай Ганбаатар бол одоо Монголын төдийгүй дэлхийн одоо оюун морин уяачдын тэргүүн зэргийн одоо мэдлэгтэй их сайхан одоо яваа хүний нэг байгаамаа. Ганбаатар маань одоо бас дэлхийд морь төрүүлээд одоо дэлхийн хүн болсонд одоо баян уулчууд бахархж идэгэн. Монгол хүн амны үлгээр гэж бас тэгээ Америкт одоо дэлхийн аврагт одоо Азиас хангуудаа бас морь төрүүлгэсэндээ их бэлгшээж нутаг бас одоо үг дээдстэй их сайхан бэлгшээ залбирж ясан их сайхан үйл явдал болсон. Ер нь 14 хүн хүлэг уралддаг энэ уралдаанд орох нь өөрөө нэр хүндийн хэрэг юм байна. Манай саатууд энэ жил 5 настай. Монголоор бол соёолн насны эд эр бяранд гүйцэж яваа ажнаа юм. Одоо үзэгч танд уралдааны торгон агшнаас хүргэж байна. Үнэхээр гоё. Монголчууд өнөөдөр үнэхээр орсон байд. Үнэхээр гоё. Хэдгүү алга. Баян улчуудын бас хиймэл ундаа, алтайчуудын хиймэл ундаа бас их байгааг бас харуулж чадсан. Үнэхээр огшижсэн. Үнэхээр сайхан байсан. Баян уул гэдэг сайхан дэнжитээр одоо анх аюушийн дагдарж гэдэг хүнтэй суугаад аюуш гэдэг айлын анхны бэр болж одоо очижсэн. Түүх хугацаа бол тон саяхан санагдах юм аа. Тэгээ одоо би 7 сайхан хүүхэд өсгөөд ингээд өр хүүхдүүдийн сайн сайхныг үзээд энэ сайхан олон 100 жилүүдийг үзэх гэж бадаа их чинь маш их баяртай байна. За 100 жилийн ойн одоо босгон дор манай Макс групп маань бас одоо олон сайхан бүтээн байгуулалтуудыг хийсэн байгаа. Говьалтай аймагт хан алтай гэдэг одоо баруун бүсийн хөгжил одоо Говьалтай аймгийнхээ хөгжил одоо жинтэй хөв нөмрөө оруулах уурхаа одоо нэгдсэн байгаа. Одоо орон нутгатаа сайхан ажлын байраар хангах ийм боломж олцоонууд нь бүрдээд явж байгаа. Одоо мянгад ажлын байр бий болгосон. Мөн одоо таашир сувнд дэдхэн Макс группийн Цэн газар гэдэг компани шохооны үйлдвэрийг одоо ашиглалтанд оруулахаар одоо тэнд нэлээд том бүтээн байгуулалтууд өрнөж байна. За ингээд дэдхэн одоо мордоо сайхан уяад одоо гэр бүлийнхнийгээ дагуулад ээжигээ дагуулад ингээд ойдоо сайхан очиж оролцсноо. Зэрэглэнд хөсөгнүүдэл уусан алдраа Зэрийн гүйдэл бүхэнгийн хатраан жирлзнэ Зэмлхэн хүртэл хавэ чимэн тэндэмнэр дэнийн сургаад орсон миний нутгаа Салхиндан бутны ширэлтэй задарч амьарсан сая жилийн домогтой зовоод нурууд мэ Баян улс сум эртнээс эрттэй бяртай бөхчүүдээрээ алдартай нутаг хэдийч
Эрт дээр үед аймагаас цааш хол ивж барилдаж үзээгүй хэмээн их сурвалжид цохон дурджээ. Харин ардын хувьсгалын жилүүдэд улсын начин Инх Жаргал Отгонбаяр, аймгийн арслан Номин Чимэд, Тайван баяр, аймгийн зан Чимэд дөрөг, Батцэрэг, аймгийн начин Ламжав, Эренцэн дөрж нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой олон бүх бий. Мөнхөө сумын хэмжээнд алдар цолоод дуудулсан олон бөхчүүд байгаагаас сумын зам буурал аригчаа нараар магнайлуулсан 200 гаруй сумын цолтон байгааг их сурвалжид тэмдэглэжээ. За ер нь одоо манай Говьтай аймгийн Баян сум эрт дээр үеэс сайхан одоо улс аймгийн алдар цолтой бөхчүүд төрөн гарсан юм нутаг. Сумын 84 онд сумд барилдаж начин цол аваад 89 онд төрүүж зам болсон. Спортын мастрыг 1990 онд авсан. Сам бөхөр барилддаг байсан. Одоо миний үеийн ингээд ярих юм бол улсын начин Инх Жаргал байна. Аймгийн хорцолтон Тайванбаатар байна. Аймгийн начин Даваа дэрж байна. Сумын зан Далах сүрэн байна. Сумын зан Лавг сүрэн байна. Сумын зан Эрдэнэ байна. Нэг үе бол бид ихэд астаа сайхан л барилддаг байлаа. За манай ингээ начин толгот гэж дэвжээ байна. Одоо байгуулагдаад бараг 15 жил болсон. Тэр хугацаанд одоо манай Баян сумаас өмнө одоо Монгол улсын начин 2 төрсэн. Тэрний нэг нь бол Монгол улсын начин Санжидын Инх Жаргал гэж 1991 он 70 жилийн их наадмаар улсын начин Монгол улсын зан даав нэмээр хүртэж байсан. Одоо энэ ах маань одоо биднэрийг байхдаа бид нартай маш их өв төшигтэй, тулгууртай сайхан ах маань байсан. Бурхан болсон ч гэсэн за бид бүхнийгээ дээд тэнгэрээс хардаг, өрөөдөг гэж бид нар одоо байнга шүтэж биширж явдаг. За Монгол улсын начин дараа нь бол Отгонбаяр гэж начин төрсөн. Тэр ах маань одоо Америкийн нэгдсэн улсад амьдарч оршин сууж байгаа. Бид бүхэнтэйгээ бол байнгын холбоотой. Зөвлөх юмнаараа зөвлөгөө өгнө, хэлэх юмаа хэлнэ. Энэ жил бас 100 жилээр ирэх бодолтой байгаа гэсэн ирж чадах нь үгүй бас ярилцж байгаа. Говьтай Баян сумын харьяат Чулуунбаатарын наран дэлгэр хүн байна. Тэгээ би одоо барилдаж байгаа 10 гаруй жил сум орон нутагтаа сайхан барилдлаа. Тэгээд сумдаа би мөнгө олон төрүүлсэн 5 төрөв 2 үзүүрээ амжилттай явж байна. Тэгээд одоо энэ ирж буй сайхан 100 жилийн ойдоо баяуулчууд минь сайхан наадаарай гэж хүсье дээ. Баян улс сумаас спортын алдар зууднууд олноор төрөн гарсан байдаг. Тухайлбал Сан бүхий мастер Баатар, Сан гүйлт явган аялын спортын мастер Алтан гэрэл, Сурын спортын мастер Улсын авраг Гажид нарын 20 гаруй мастерууд Баян улс сумаас төрөн гарчээ. Үндэсний бүх гэдгээс гэлгүүгээр одоо их спортоор хичээлж байсан манай сумын бодол одоо улсын мэрэгэн харваачд байна. Монгол улсын тод манлай уяачд байна. За тэгээд ер нь сайхан одоо спортын өвлөмжлөлтэй юм хүмүүс бол байдаг л да. Говьтай аймгийн Баян сумаас бол спортын ер нь амжилт гаргаж байгаа сайхан хүмүүс олноороо төрөн гарч байгаа. Баян улс сумын Баян богд хайрхныг цагаан морь унсан эрэг хүний сахиу сэзэнтэй гэж ярьдаг бөгөөд энэ утгаараа морьд нь хурдан байдаг гэлцдэг. Мөнхөө хошуу ноёдын үед ихэд хурдан халтар морь тухайн үед томоохон наадамд 4 удаа төрүүлж хошууны эзэн ноён амьд байгаа цагт нь түрүү морины бай өгчвэ хэмээн зарлагдаж тэр цагаас хойш халтар морины эзэн морио өхөн өгтөл түрүү морины бай авч угаад эндэгт нь Баян богд хайрханд толгойг нь залсан хурдан морины шүншигтэй болгосон ч гэлцдэг. Тус сумаас анх улсын баяр наадамд Балжин нэм Чулуунбаатар нар мориуж Балжин нэм улсын наадмын айраг төрөв нутагтаа анх авчирч байсан түүхтэй. Үүнээс хойш Цэрэн жигмэд Ганбаатар нар улсын баяр наадмаас олон айраг төрөв хүртсэн. Манай аавыг аюушийн бүрөвдөрж гэдэг. Аюуш гэдэг хүн бас хурдан морьтой. Манай бүрөвдөрж гэдэг хүн бас хурдан морь үйдэг. Одоо тэгээ манай ах дүүнэр алтангуу ламдарч энэ манай дүүнэр ах нар гэж морь үйж энэ хөрөгжүүл. Ер нь тэгэл удам дамжцоо яач та бид.
Маркс өгслийн одоо манайхын ч одоо ер нь хоёр тодмон лаахын хасаг цаарл, зандан гүрэн, жигүүр бол гэл ер нь улс улсад айргдсан олон хурдан хазарны төл ер нь сайн давхиж байгаа бага наснууд их олон байна. Нутаг улсаа их шүтдэг. 11 онд анх улсын улс улсгалын 90 жилийн байгаа соёл мөр айргдуулчаад хамгийн дөрөв нутаг маань л бодогдож байсан. Зайргийн 3 дугаар Ховалтай аймгийн Баян улсын хайрад аймгийн алдарт байж Миждийн ган болдын голроо даглаа. Ер нь бол тэгэл Ховалтай аймгийн Баян улсын хайрад Миждийн ган болдгийг зарлахаар ер нь эр хүний нэг тийм омгшил одоо жинхэнэ омгшил гэдэг бол тэнд багтал төрд юм байлээ. Самсаа шархирна гэдэг чинь бол жинхнээсээ самсаа шархирдаг юм байлээ. Сайхан л юм байлээ. Бас одоо манай сумч одоо Монгол улсынхаа хэмжээнд 3 дугаар сумаас манай Баян улс сумчууд 3-т ордог. Мөр айргдуулсан амжилтаараа. За Баянгийн Балда морин спорт уяачийн холбоо анх 1995 онд Монгол адууны нэгэн нэртэйгээр байгуулагдаад 1996 онд уяачийн холбоо болоод одоо ингээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдیں۔ Тэгээд манай уяачийн холбоо нь 130 гаруй уяачтай 6 галтаагаар үйл ажиллагаа явуулж байна. За 2009 онд манай Атрой маань одоо уяачийн өргөөг анх санаачилж уяачид дэмжигчдтэйгээ хамтарч уяачийн өргөөг одоо барьж бий болгосон байдаг. За уяачийн өргөөнд одоо бид нэгэд 15 жил үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд төрөлх нутгийнхаа түүхт 100 жилийн хөвгтөж бид нар одоо уяачийн өргөнд бас их засвар ажлыг бас хийж гүйцэтгэж байна. Монгол улс засаг захиргаа түүний нэгж удирдлагын тухай хуулийг 1992 онд баталж, үүний дагуу засаг захиргааны нэгжүүд шинээр зохион байгуулалтад ороход Баян улс сум 6 багаас тус бүр 5 төлөөлөгчийг 2 жилийн хугацаатай сонгосноор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагдаж байлаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхны дараагаар Ванчгийн борхуу ажиллаж, Нанздын дорж тэргүүтэй 29 төлөөлөгч иргэдэд төлөөлж байжээ. Баян улс маань 1924 онд анх шадуу даргатаагаар байгуулагдаж, үүнээс хойш засаг захиргааны нэгжүүдэд олон удаа өөрчлөлт орж 1992 онд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдсанаар Баян улс маань 6 багт хуваагдсан баг тус бүрээс төлөөлөл сонгогдсон төлөөллийн байгууллага байгуулагдсан. За сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар Ванчгийн борхуу, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дараагаар Дашгүйгийн Ганбаатар, сумын анхны засаг дараагаар Шагдрын Намхаа даржнаар сонгогдсон ажилласан түүхтэй. Үүнээс хойш 8 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдсан. Сум орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил, сумын засаг даргын өрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавин нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн ажиллаж байна. Баян улс сумд Ахмадын хороог 1992 онд байгуулж, анхны дараагаар нь дүүгэр ажиллаж байсан бол 2022 оноос хойш одоо хүртэл дайрын ажиллаж байна. Ахмадын хороо нь олон улсын Ахмадын баярын арга хэмжээг тохиолдуулан жил бүр уламжил болгон сумын нийт иргэд хөдөлмөрчдөд Ахмадын урлагийн тоглолтыг зохион байгуулсан шижээ. Тэд сургуулийн чөлөө цагийн танхимыг засварлаж Ахмадын байр болгон тохижуулсан байна. Мөн хүндэтгэлийн өргөөг Ахмадын байгууллагын мэдэлд шилжүүлэн авч Ахмадын өргөө болгожээ. Бидэнд заяасаа зам мөрийг минь дааж түшсэн мэдээ шүтэж Алтан гацваг Алтан гац нэгдэл буйраа зассан суурин дээр үүсэн бий болсон түүхтэй. Бэрх, халтар, ловон, сольжир гэх мэт хадасаг ан амьтаар бүрдсэн их нурууд, их хайрхан, баг хайрхан, цагаан хайрхны айс авдагдах Алтан гацваг нь өдгөө
150 орчим өрхийн 600-аад хүн 30 мянган толгой мал сүргийг адгуулan аж төрж байна. Алтан гац багт байгалийн галерей хэмээн нэрлэгдсэн хадны сүг зургууд олон мянган жилийн тэртээс хүн амьдарч ирснийг илтгэн олноор байдаг нь нэгэн гайхамшиг юм. Манай алтан гац багаас бол маш их олон алдар гавьяа атангууд, хөдөлмөрийн баатар, улсын сайн малчин, аймгийн сайн малчин, сумын сайн малчин гэсэн маш их олон улсууд төрсөн. Манай баг нэг одоо нэг 180 орчим өрхтэй. Бид хөгчүүдээрээ маш их бахархдаг. Манай хөгчүүд бол маш их ажилсаг хөдөлмөрч тийм улсууд байсан юм а. Тэрний үе үлмийг залгаж одоо бид нар 100 жилийнхэн ойд залгаж байна. Аав ээж удмаараа малчин, удан дагсан малчин хүн би. Манай аав Шагдар сүлэнгийн дорчхуу гэдэг. Ер нь голцоо бод малалж ийсэн. Тэгээ аав ээжийнхэн ас одоо бид ёсуулээ. 4 бандтай 4 банд дөрүүлээ малдаар байна. Нэг нь улсын аварга болсон, нэг нь аймгийн аварга малчин, нэг нь сумын аварга малчин, нэг нь сумын алдар туяач ингээд дөрүүлээ ингээ удаан залгаад орон нутагт ажиллаж амьдарцгааж байна. Манай энэ одоо нутгалж байгаа нутаг бол Алтан гац багийн холбоогийн ус гэж холбоо хөрөнгө гэдэг энэ баруунтай байгаа энэ хоёр хөрөнгөөр нэрлсэн ийм холбоогийн ус ийм болагтай. Энэ хойтлороо Монголын элс байна одоо. Одоо энэ өнгөт тайрхан гэдэг энэ хойт энэ гурван хайрхныг өнгөт тайрхан. Энэ зүүн тал нь манай Цахрын нуруу. Одоо энэ урд талд байгаа Баяовоо гэдэг манай тийм бас тахин шүтдэг ийм хайрхтны дунд амьдарч байна. Баян богд баг. Баян богд баг зах зээлд хөл тавьж буй 1990 онд байгуулагдаж өдгөө 84.2 мянган га газар нутагт хүн зун мал сүргийн адгуулan оршиж байна. Баян богд хайрхны бараа сүрэнд орчих багаас эрдэм тэмэргэд олноор төрөн гарсан нь бас л өөрийн нэг өвөрмөц онцлогийг харуулдаг. Эрдэмтэн доктор гэрэл туяа, саран гэрэл, алтан гэрэл, жазаг, амар санаа гэд олон хүнийг дурдж улмаа. Үүнээс гадна ажилсаг малч түмэн гэдгээрээ ч алдартай баян богдчууд багийн төвөө шинчлэн барьж, хашаа хороо барих, худаг ус гаргах гэд хөдөөжихын салбарт чухал зүйлсэд ихэд анхаарч ажилдгийг сум орон нутгийн удирдлагууд дурдсан байна. За баян богд баг маань энэ хүн ам 385 хүн амтай, 108 өрхтэй, 358 мянган малтай. Одоо энэ үйл ажиллагаагаараа мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Баян богд баг маань говь хангаа хосолсон сайхан нутагтай. За манай нутагт бол одоо ямаа бол их төлхөө өсгөж ямаа маллахад их тохиромжтой нутаг байдаг. Манай баг маань аймгийн сайн малчин 2-той, сумын сайн малчин 7-той, аймгийн алдар туяач 3, сумын алдар туяач 6. Ийм мундаг алдартангууд бол энэ нутгаас төрөн гарсан ийм сайхан нутгаа. Чандман хайрхан баг. Мөнх цаст сутай хайрхан баруун талд нь зумбарлаж, зүүн талд нь хасагт хайрхан 5 богд дүнхийн хамтай ширийн руу сунаж харагдсан тэрэл нутаг. Алдарт хүйсийн говь Монгол элсний айс авд Чандман баг. Ажил үйлсэрийн тэргүүлэгч багийн хувьд хөдөлмөрийн баатар Минжиг, улсын сайн малчин Ончигдэрж, Дэндв, Даваажав нарын олон арван хөдөлмөрийн сайчууд энэ л уул усны дундаас төржээ. Чандман хайрхан өвгөө аваа гэсэн хоёр одоо тахилгад аваатай. Нийтдээ одоо 125 өрх 457 хүн амтай. Мал аж ахуй эрхэлдэг одоо ийм баг байгаа. Мөн одоо энэ хүн дээр шаврын гол буюу одоо дээр үе одоо хүрээ хийдтэй улсын авар малчин 2 л байдаг да. Нэг нь бол социализм өмнө үед улсын авар малчин Дэндв гэж манай аав байгаа. Нэг нь одоо өнгөрсөн 23 онд улсын авар малчин болсон. Бас Дэндвга хүү манай дүү мөг гэж улсын авар малчин 2 л малчин одоо төрээд байгаа. Аймгийн аварга бол 8, сумын аварга бол 23 малчин одоо төрээд байгаа. Тэгээ нутгийн онцлог нь болохоор уул хад ихтэй. Тийм учраас нөгөө мал өсгөх одоо бэлчээр нь сомор. Учраас юудэйлэнхэл ямаа голдвол одоо ямаа сарлагл голд өсгдөг. Баян хайрхан баг.
Баян уул сумын отгон баг болох Баян хайрхан 1992 оны 7 дугаар сард сумынхаа өмнөд хэсэг 56.2 мянган га газар нутгийг хамран байгуулагдсан түүхтэй. Бусад багаас авраг сайн малчид олноор төрдөг бол Баян хайрхан багаас аж үйлдвэрийн салбараас төрсэн Хөдөлмөрийн Баатар Ганбаатар, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бямбажав Сэрэнжиг мэдгээд нэг багийн нутгаас үйлдвэржилтийн салбараас Хөдөлмөрийн Баатар гавьяатууд төрж байгаа нь санамсаргүй хэрэг биш ээ. Мөн улсын тод манлай, улсын болон аймгийн алдарт туяач олноор төрдгөөс гадна улсын авраг малчин төвдөн юм тэргүүтэй улс аймгийн сайн малчид цөөнгүй байна. Манай баг 150 өрхтэй Баян хайрхан Баян богдуулаа төчөглөж аж амьдарч байгаа манай багийн ард иргэд за нэг 32 мянга гаруй малтай манай баг одоо адуун сүргээрээ хурдаа дугаараа одоо нэлээ энэ 15 аймагтай алдартай. Энэ дээрч бас одоо манай Макс группийн захирал Ганбаатарга Макс өгчлийн адууга маш их оруулж ирж байгаа. Адууны талаар их үржүүлэг сайн хийдэг ийм хүн байгаамаа. Тийм учраас манай багийн Баян уулын Баян хайрхны адуу маш их хурдан байдаг. Ийм олон тод манлай алдарт туяач нартай аймгийн алдарт туяач 20 гаруй байна. Сумын алдарт туяач 10 гаруй байна. За Монгол улсын авраг малчин 3 байна. Манай багаас аймгийн авраг малчин одоо 12 байна. Сумын авраг малчин 15-6 байна. Манай баг одоо маш хөдөлмөрч одоо ард түмэн байгаамаа. За манай нутаг бол их сайхан нутаг бий. Манайх бол ерөөсөө түүх ярих юм бол би чинь хар багада давааны аманд төрсөн хүн. Шар хөдгийн дээдлийн ам шүү дээ. Манай өвлж болохдоор ханан ханд гэж бий. Сонгоны ам, давааны ам, навтгарын ам тэгээд дэшегээ тэр ханан хандны өвлжөө гэж манай өвлж хоёр талаар их сайхан уултай. Тэр уудны баруун зүүн талын уулан дээр янгир зогсож байгаа тоодоор харагд. Асар хад ихтэй штэ. Тэгээ асар хад ихтэй учраас тэр урд талын одоо манай талчин шавг уул гэж байдаг. Шавг уулын тэнд бол өвөл мал орчиход бол ямар ч зуднаар бол мал ирнэ. Юу яана гэж турна гэж байдаггүй. Тийм сайхан одоо өнтэй өвлжөөтэй тийм газар байна. Хүйсийн гой баг. Суманда төдийгүй аймагта хөдөлмөрийн алдартнуудаараа бахархсан хамт олон бол Хүйсийн гой багийнхан. Тэдний дундаас Хөдөлмөрийн Баатар Дуинхэр Дорж нар, улсын хошоо авраг малчин Баатар, улсын авраг малчин Бурам, Баатар, Буянбат, Далхчав, Цэрэн Балжир нарыг дурдхад л энэ багийнхан хичнээн хөдөлмөрч малч түмэн бэ гэдгийг харж болно. Хүйсийн гой багт 100 шахам өрхийн 400 хүн 30 шахам мянган толгой мал сүргийг адгуулan аж төрдөг. Хүйсийн говийн говь тал хослон оршдог. Ан амьтан элбэг төдийгүй дэлхийд ховордсон бүхэн олон байдаг нутаг юм. За манай сумын одоо өв сургамал бол аг таан хялган за тэгэл бүх төрлийн одоо шимтэн байгаа байна л да. За хангай газар шиг л урт ургахгүй. За малынхан юунд яасан тачир тийм ургамалтай байдаг. Хамгийн гол нь хонь тэмээ адуу гурвал одоо их өсөх боломжтой да. Уулаатаа бол одоо өхөр ямаа болгоолчлоо үсгдэг. 2019 онд Монгол улсын Хөдөлмөрийн Баатар ханчин Доржийн хүү гам болд Монгол улсын авраг малчин 2024 оны басхан дээр Монгол улсын авраг малчин цалаар одоо Шовдрын Батулд маань бас садарсан ажилсаг хөдөлмөрч ийм одоо алдартнуудын үлгий сайхан нутаг байгаа. Энэ нутгаас одоо олон алдартангууд төрж гарсан бүхчүүд уяачид одоо тодорн гарсан ийм сайхан үлгий нутаг байгаа. Ингээд түүх сумын маань түүх 100 жилийн болж байгаатай тохиолдуулан энэ сайхан өдрийн мэндийг нутгийн ард түмэндээ мэнд дэвшүүлж байна. Баян говь баг. Баян говь баг Баян уул сумаас баруун хойд зүгт Хөхмөрт Дарив сумдын нутагтай хил залган 117 мянган га газар нутагт 150 гаруй өрхийн 600 гаруй иргэн оршин суудгаас малчин өрх 100 орчим бий. Баян говь багаас Хөдөлмөрийн Баатар Сэдэн Дорж улсын хошоо авраг малчин Төв Аригчаа нар төрөн гарчээ. Мөн аймгийн алдарт туяач Чулуунбаатар, Батулд нарын олон уяач төрсөн бол аймгийн начин Эренцэн Дорж тэргүүтэй хүчтнүүд эр биран гайхуулсан нутаг юм. За манай баг маань одоо бас сумда хойд гол, урд гол, нуурын гол гээд одоо багтаа одоо бас сумда нэлээд тэргүүлэх
12 ийм гол байдаг. Одоогийн байдлаар бол 8 голыг бас ингээд одоо хашиж хамгаалсан байдаг юм аа. За энэ талбай одоо 10 жилийн тэртээ бас анх эхлээд нэг юм эдгээр нэг мод тарьж байсан. Тэгээ өнөөдөр одоо ингээд улам өргөжөөд юм моднууд маань бас ингээд бараг 15 жил болсон. Ийм сайхан ургаад энийгээ дагаад бас энд ингээд одоо хүлэмжнүүд ингээд баригдаж байгаа. Өнгөрдөг жил одоо Мөнх Няган тал компани хөрөнгө оруулалтаар одоо энэ талбай дээр нэг гад одоо 5 төрлийн жимсний модыг бас ингээд тарьж ургуулад ингээд энэ ажил нь явагдаж байгаа. Тэгэхээр манай багийн арт өмнө дээр бас энэ ингээд сайхан энэ хүлэмжийг энэ ногооны аж ахуйг бас хийж хэрэгжүүлсэн Мөнх Няган талын захирал одоо сарнаатай бас баг хамт олонныхоо өмнөөс бас баяр талархж байгаагаа илэрхийлье. За манай баян уулчууд маань үнэхээр оюунлаг хөдөлмөрч ийм сайхан хүмүүс байдаг. Салбартаа бас тэргүүлсэн үнэхээр мундаг бизнесмэнүүд, баатрууд олон сайхан одоо бас үлгэр жишээ авч тэднийг даган дуурайх тийм хүмүүс ихтэй ийм ард түмээ. Тэгээ би бас боддгийг залуучууд маань үнэхээр бас ирээдүгэн төлөвлөх, зорилгоо тодорхойлох одоо энэ олон сайхан сайн явж байгаа ах нар, эгч нарынхаа бас үлгэр жишээг авч тэднэрээ жишээлэн бас үнэхээр алсад алхаж их зүйлд хүрэх ийм боломжтой бас нутгийн хаан гэдгээр бас залуучууд бид нар бахархаж явдаг. Миний аав Жамингийн бүрөвдөрж гэж Баян улс сумын хүйсийн говоор нутгалдаг байсан. Манай аав ихээс гуруулаа төрсөн их чинь Чулуун, төрсөн ах нь Бүрөвжөв. Манай аав бүрөвдөрж гэж хүн гуруулаа Баян улс сумын хүйсийн говоор нутгалдаг байжгаад Улаанбаатар хотод шилжиж орж ирээд насаараа Монгол ардын айрам гэж тухайн үед байсан гээд цэрэг анги байгуулгаар ажиллаж байсан ийм хүний ур удам байна гэд бид нар бүрөвдөржийн хүүхдүүд Баян улс сумын харьяат гээд их зургуулаа байдаг. Би бүрөвдөржийн 3 дахь хүн байгаамаа. Гоёлтой аймагт ажиллаж амьдардаг Баян улс сумын уугуул иргэд сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Алтай хот дахь нутгийн зөвлөлийг байгуулан ажиллаад чамгүй хугацаа өнгөрчээ. Нутгийн зөвлөл өнгөрөх хугацаанд сумын хэмжээнд ган зууд болон бусад тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож ирсэн байна. Нутгийнхаа төлөө цаг хугацаа, хөрөнгө мөнгө харамгүй зориулдаг нийт тэргүүлэгчдийн халуун сэтгэл зүтгэл үг хэрцогсохгүй. За Гоёлтой аймагт Баян улс сумын нутгийн зөвлөл нь за сумынхаа иргэд болон за Гоёлтой аймгийн Алтай хотод амьдарч байгаа сумынхаа уугуул иргэдтэй бас бид нар харилцан туслах, тэднийхээ үйл ажиллагааг дэмжих, за мөн нутгийнхаа уламжлалт золгоотыг хийх, за цаг үеийн нөхцөл байдал тохирсон тусламж арга хэмжээг бас авдаг, бас холбдог. За сумынхаа иргэдийн Алтай хот дахь одоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэх олон асуудал дээр одоо нутгийн зөвлөлийн нийт тэргүүлэгчд маань ажилладаг юм аа. Нутаг орондоо бас хувь нэмрээ оруулъя гэж доод 1997 онд анхудаа нутгийн зөвлөл гэж байгуулахад тэнд ороод одоо тэрнээс хойш өнөө хүртэл ингээд нутаг орныхын төлөө одоо чадах бүхнээ л хийж ирсэн. Нутгийн зөвлөлийг анх одоо байгуулгаж яхад одоо мөнгө төгрөггүй, тэгээд хүмүүс ирдэггүй. Тэгээд бид нар өөрснөө сайн дураараа тийм хийдэг байсан байхгүй юу? Баян улс сумаас төрөн гарсан олон алдартан улсын хэмжээнд ажил үйс авьяас бэлгээрээ шалгарн ажиллаж байгаа. Тиймээс эдгээр иргэд нэгдэн Баян улс сумын нутгийн зөвлөлийг Улаанбаатар хотод байгуулсан. Тус сумаас төрөн гарч өдгөө Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа эрдэм тэмэрэгд урлаг, соёл, спортын гээд салбарын алдартнууд цагийн хатуу аливаа баяр цэнгэл, зовлон жаргалд гар бие оролцож ирсэн түүхтэй. Миний өмнө бол Нанжид орж гэж сайхан хүн байсан. Энэ хүн надад одоо хүлээлгэж өгчээсэн байдیں۔ Баян улс сумын нутгийн зөвлөл бол нэлээд тийм мундаг сайхан залуучуудаар бүрдсэн 20-од одоо удирдах зөвлөлийн гишүүттэй ийм байгууллага. Одоо бол хүмүүстэй маш өргөн дэлгэр цугладаг болсон. Залуучууд сайхан шин залуучууд орж ирж байна. Хүн болгон одоо тэгээ бас нутаг орноо гэсэн сэтгэлтэй болсон. Тэгэхээр одоо бидний сайхан хийж байгаа ажлыг ингээд залуучууд цааш нь одоо ингээд үргэлжлүүлээд явна гэхэд бол би итгэлтэй байна. Одоо Улаанбаатар хотод байгаа болон бусад аймаг хотууд за нутгийн иргэд одоо бүхэл хүмүүс одоо энэ 100 жилийнхаа сайхан тэмдэглэл хийсэн, бэлэг дэмбэрэлтэй бас сум орондоо үлдэцтэй юм хийх юмсан гэж их зорж байна.
Тэр нутаг антай байх энэ одоо сэтгэлийг энэ ухааныг надад миний аав өвлүүлж өгсөн гэж би боддог. Манай Баян уулын Баян бог тайрхан гэж их сайхан сүрлэг хайрхан би. Миний өвөг дээдс үеийн үед энэ уулыг тоорч, энэ уулын иргэн тойронд нутгалж малаад ахыгаа эрхэлж ингэж амьдарч байсан хүмүүс. Тэгээ 2004 онд одоогоос 20 жилийн өмнө нутгийн 80 жилийн ой болох гээд энэ өмнөхөн ам маань нутагтаа зориулж нэг Баян бог тайрхан гэдэг юм сайхан шүлэг бичсэн. Тэгээ энэ шүлгийг нь бариад урлагийн гавьяа зүтгэлтэн Сэрод дээр очиж энэ дунд ая хийлгэж байлаа. Тэгээ их сайхан аятай гоё өвгтэй юм дуу болсон. Нутгийн олонны сүлд тахилаг нуган цэнхэр хайрхан минь баяр төрүүлж сэтгэл сэргээсэн Баян богд хайрхан уулаа минь. Энэ дууны үг нь өөрөө их тэр манай нутгийн зон олон манай өвөг дээдсийн одоо ухамсар соёлыг шингээж бүхэлд нь шингээж чадсан ийм их гоё дуу өгтэй ийм дуу болсон. Тийм ч учраас нутгийнхаа сүл дуу болсон гэж бид бодож авдаг. Баян богд хайрхан уулаа минь. Хавалтай аймгийн Баян улсын маань түүх 100 жилийн хойг тэмдэглэж байна. Тэгээ энэ 100 жилийнх нь хойд нь ард иргэдэд амгалан тайван сав шим ертөнц тэгшдүүрэн сайхан байхын тухайд ах トゥ гэр бүлийнхаа нэрийн өмнөөс болон нийт одоо нутгийнхаа зан олонд хэн шишний унган сахиус болох оройн дэд очир дэрийнхаа нэрийн өмнөөс та бүгдийг даатгаж энэ баяр цэнгэл нь утга төгөлдөр болж цаашдаа олон зуун галбтаа үр хойч маань ард иргэдийн маань ирээдүйн маань инг тун сайн сайхан байхын тухайд залбирт даатгаж мөргөж байна. Ингээд амар амгалан байж ойгоон сайхан тэмдэглэж олон түн маань тэгш дүүрэн сайхан байх болтугай гэж өрөөё. Баян улсынхаа нийт ард түмэнд Улаанбаатар хотод болон гадаадд байгаа иргэд сумынхаа ард түмэнд 100 жилийнхаа ойн халуун бэрийг хүргэж эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн ирэж байна. Тэгээ та бүхэн маань одоо илгээрээ инх амгалан байж, төрлөөрөө төвшин амгалан байж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, амьдрал ахуйн тэгш дүүрэн, юу сонсон 9 цагаан өссөн санаан зургаар сэтгэлэн бүтэж байхын үлзий дэмрэлтэй өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай. Монгол орны 408 цохист ажилдан амьдран суугаа нутгийн уугуул суугуул ажилсаг хөдөлмөрч ард иргэд та бүхэндээ төрлөх сумын түүх 100 жилийн халуун байрын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн гин чодоо төр дэлгэр сайхан наадаарай. Та бүхэн маань одоо азгийн мөн дээшээ байж одоо сайхан наацгаагаарай гэж хэлмээр байна. Хүний амьдралд 100 жил гэдэг бол ховорхон тохиолдог зүйл. Тэгэхээр энэ 100 жилийн хойд зориулж хийсэн энэ уран бүтээл маань сайхан бүтээл болж баян нийт баяуулчууд маань дурсаж харах сайхан бүтээл болсон гэж бодож байна. Энэ ялзамд нийт баяуулчуудаа болон баян улсынхаа нутгаараа нэрээ гэрээ сэтгэлийн бахархлаа хийж явдаг баяуулчуудаа 100 жилийн халуун баярыг хүргэе. Та нар минь илгээрээ амгалан төрлөөрөө түмэн амгалан байх болтугай. Хантаашруулын аймгийн Хуран сайхан чаргалан туулын хошууны нутгийн төв өргөн цагаан хэмээх газар 1924 оны 6 дугаар сард анхны хурлаа хийж байсан тэр цаг үеэс хойш 100 дахь зунтайгаа зулгаж байна. 100 жилийн хугацаанд Баян уул нутгаас хөдөлмөрийн баатар, гавьяат цовтонгууд, улсын авраг малчид, тод манлаа уяачид, хоцын цортой бөхчүүд, гарамгаа мөрөгчүүд олноор төрсөн шимтэй сайхан нутаг үлээ. 1930-аад оны дунд үеийн хүртэл төрийн их сүлдийг хадгалж байсан ариун их төвхтэй нутгаа. 100 жилийн түүхийг хамтдаа бүтээлсэн нийт баян уулчуудаа эх зуундаа илүү сайхан ирээдүйн бүтэхийн үлзэтэй сайхан ирээдүйг өргөн дэвшүүлье.
Нэвтрүүлэг нутгийн зон олон төмөн үед жаргах болтугай. Алдарт Монгол элс авшигт Баянбогд хайрхан их нууруудын хотгорын сүлэрхэг гэхээр говь талын бүсгээд экосистемийн хувьд бүхий л онцлогийг нэгэн дор зохицлон бүтээсэн энэ нутагт хүн зон нь амар жимэр мал сүргэн таавааран бэлчиж баян уул нэр шигэн баян дэлгэр төмөн нэгэн зууныхаа амжилт бүтээлийг бахархалтайгаар задлж ирэх зууныхаа түүхийн цоо шин хуудсыг нутаг зуныхоо өмнө дэлгэж байна.